Хэдийм ярих гэсэн юм л да. Тэгэхээр сайд байх хөстэй, сайд байхгүй бол дид сайд байх хөстэй л да. Энэ ялангуяа сүнстэй аж ахуйн чиглэлийн хүмүүсүүд байхгүй. Энэ цаашдаа энэ маягаар бол хуралд үр дүн гарахгүй шүү гэж хэлчихмээр байна. За нэгдүгээр би энэ улсын нөөцийн хэмжээ байна шүү дээ, ийм байгаамаа. Улсын хэмжээд нийт малын 25%-ийг ерөөсө 2 хоног тижээл нөөцтэй улс байхгүй юу? 25%-ийг 2 хоног тижээх. Тэгэхээр чинь одоо энэ цаашдаа улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр бид үл нэлээ ярьдаг байсан юм а. Энэ одоо ялангуяа энэ Сүхбаатар, Дорнод аймагт энэ төмөр аюул гардаг. Энэ дээр бол зурус гаргаж тэр тижээлийн аваад дээрээс нь одоо тэндээс хангалттай тижээл бэлдэх тийм бодлого байгаа маа. Энэ дээр одоо генерал ийм бодлогыг чинь одоо хэр үргэлжлүүлж явуулах юм бэ? Энэ дээр ямар нэгэн одоо бодлого юм байна уу? Цаашдаа энийг анхаарах юм биш үү? Ерөөс энэ жилийн үүс тижээлч ихэнх нь Дорнод Сүхбаатараас бэлдсэн шүү дээ. Энэ дээр цаашдаа анхаарах уу гэсэн нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт энэ өвсөй ч одоо их сонирмол болж байна доо. Нэг талаасаа өөрөө өвсөө бэлдсэн малчид бол юу ч хүртэж авахгүй. Тэгэхээр нэг хэсэг нь бол Оросын дэмжлэгээр одоо 44 төгрөг гаргаад л ингээд гаднаас одоо дэмжлэг аваад авчиж байна. Нөгөө хэсэг нь 50% хөнгөлөлтөй явж байна. Зарим хэсэг нь бүр үнгүй өгөөд тэгэхээр энэ бодлогыг одоо яаж зэгцэлэх вэ? Үнгүй хүмүүст нь ямар хүмүүст нь үнгүй өгөөд ямар хүмүүст нь хаг 50%, ямар хүмүүст нь Оросын тижээл Оросоос оруулж ирсэн юм өгөөд ямар хүмүүс нь бол одоо Монголынхаа тижээл үнээр худалдаж авах. Энэ нэг л тийм эцсийн зорилго бол энийг их замбраагүй байдлаар ороод байгаа юм харагдаад байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм а. Энийг одоо анхаараач. Тэгээ засгийн газарт бол их дэмжлэг үзүүлж байгаа да 54 төгрөг бол их юм байгаа. Намайг сайд байж хад 2000 одоо 6 7 5 6 оны үед бол бид чинь жилийн төсөв миний жилийн төсөв 10 тэрбум байсан шүү дээ. Одоо жилийн төсөв нь 266 тэрбум төгрөг, зөвхөн дэмжлэг үзүүлж байгаа 50 тэрбум төгрөг. Тэгээ энэ дээр нэг үр дүнгийн юм хийхгүй бол сүүлийн үед энэ мөнгөөр туйлдаг ажил энэ байдал их байгаа маа. Тийм учраас энэ 40 тэрбум төгрөгийн одоо дэмжлэг энэ төр дээр ахуулаад энэ дэмжлэг өгж байгаа юм дээр энэ гүйцэтгэлийн шалгалт тавьж ахиж шалгаж үзэхгүй бол болохгүй шүү гэж хэлмээр байна. Тухайлах юм бол 10 тэрбум төртэй байж байгаад бид шүлхийг бол барьж чадаад байсан байхгүй. Одоо ингээд шүлхий чинь бол замбраагаа алдаад эцсээс нь шүлхий буруутай, зээр буруутай. Энэ орон нутгийн юунаас ахуулаад засаг удирдлагаас ахуулаад энэ дээр онцгой анхаарах ёстой шүү гэж энэ өвчнөхийн асуудлыг анхаараарай. Дээрээс нь махны экспортын дээрээ ярьж яг нарийн дээрх юм бол 200-аар ерөөсөн 30-аад мянган тонны чинь бол 26 мянган тонн нь бол зөвхөн адуу экспортлсон. Энүүгээр рекламад байх юм байхгүй шүү. Адууны экспортыг цааш нь нэмэгдүүлнэ гэдэг хонь за эхлээд онцгой байдал. Тэгээд дараа нь үнсэд аж ахуйн 83 дугаар микрофоны. Тэрштэй үсэд асуулт нэрэл онцгой ирэх газар дээр бодлоо. Улсын нөөцийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудал бол байдаг. Ерөнхийдөө улсын нөөц зайлшгүй байх шаардлагатай одоо бараа материалын төрөл зүйлж байдаг. Улсын засгийн газрын төлөөр батлагддаг. Түүнтэй холбогдуулаад одоо байх ёстой төсвийн хөрөнгийн бид бол яг өнөөдрийн байдлаар 50%-ийг нь л бид төсвөөс авч чадж байгаа. Энэ мөнгөндөө бид багтаагаад улсын нөөц засгийн газар гаргасан тогтоолын дагуу ингэж хийж байгаа. Энэ цаашдаа бол энэ улсын нөөцийн хөрөнгийн нэмэгдэл зайлшгүй асуудал байгаа гэдэг бас хэлье. Ерөнхийдөө бид цаашдаа бол ер нь 3 хоног гэдэг нь бодлого баримталж ажилладаг. Гэхдээ өнөөдрийн өрөнгөөр л бид 2 хоногод арай гэж 2 хоногийнхоо нөөцийг даах хэмжээнд ажиллаж байгаа. Таны гаргасан бас нэг санал байгаа. Энэ одоо Зөв аймагуудын бүс нутагт ялангуяа энэ Зөв аймгаас өөрсдөө жил бэлдэх зурус гарах гэдэг асуудал орон нутгийн гамшигт хамгаалтын хуулийнхаа дагуу орон нутгийн одоо зас дарганы одоо өөр хариуцлагууд багтдаг. Ийм боломж байхгүй ш боломж байгаа. Энэ чиглэлийн бодлогыг бид бас цаашдаа энэ үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллах боломжтой гэдгийг бас хэлье. За шүлхийн өвчтний асуудал бол ерөнхийдөө бол Монгол орны хэмжээнд нэлээд хөндөг болчлоо. Нэлээд хөндөг болсон байж байна. Яг өнөөдрийн байдлаар 11 тохиол бүртгэгдсэн байж байна. За дээр нь нэмээд ерөнхийдөө шүлхийн өвчнөд тэмцэх асуудал мөнөс хүндрэлтэй болсон. Малын тоо маань 10 жилийн өмнөхөөс бол хэд дахин нэмэгдсэн байж байна. Малчтын хөдөлгөөн, малын хөдөлгөөн бол маш их болсон. Өөрөөр хэл ерөнхийдөө малын хөдөлгөөн, малчтын хөдөлгөөн бол ер нь хяналтаас гарч ирсэн.
Үүнтэй уялдуулаад энэ шилхэн хүчний гаралт бол маш ихээр нэмэгдэж байгаа. Тийм учраас цаашдаа бид ерөнхийдөө энэ сая 2 хууль гарсан байгаа. 2 хуулийг дагалдаж байгаа энэ журмуудыг хүнсэд ажихын хөнгө үйлдвэрийн яамнаас яаралтай гаргаж энийг мөрдөх ажиллаж ажиж хэрэгтэй ажилтай байгаа гэдэг бас хариу. Энэ миний хариулт байна. За дараа нь хүнсэд аж ахуйн яам. За гишүүд ангийнхүү одоо 4 гишүүн асуулт асууж үг хэлнэ. 3 минутаар. Тэгээд дараа нь асуулга тавьсан гишүүн бас 5 минут үг хэлэх ёстой. Тэгэхээр асуулаа дуустал тий асуулаа дуустал энэ чуулганы цагийг сонгочих уу тийм ээ. За хүнсэд аж ахуйн яам. 84 чойш. За тэрвэштаг гишүүний асуултанд хариулъя. Энэ сая 40 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бас өвс тэжээлийн импортоор авсан байгаа. Ер нь зүгээр нийт баланс дутагдсантай холбоотойгоор энэ өвс тэжээлийн импортлох ажлыг зохион байгуулсан. Анх удаага зохион байгуулж байгаа. Цаашдаа бол ахиж ийм байдлаар гарахгүй байхын төлөө бид нэр зорж ажиллаж байгаа. Аль болохоор дотооддоо өвс тэжээлээ 100% бэлдэх энэ ажлаа зохион байгуулах бол энэ жилийн хувьд бас энэ халалттай байсантай холбоотойгоор энэ өвс тэжээлийн төтгөл бий болчихсон. Харин энэ 40 тэрбум төгрөгийн хувьд бол зээл байгаа. Зээлээр авсан. Импортлж хамгийн бололцоотой үнээр борлуулалтаа хийгээд энэ оны 8 сард мөн төсөв дээр буцааж эргэн төлөгдөх нөхцөлтэй тавигдсан. Бид нэр аж ахуйн нэгжүүдтэй ч гэсэн бас цаг үеийнхэн байдалтай нийцүүлж гаргахаар 75% нөхцөл дансаар дамжуулж буюу одоо дөнгөж 50% орчим нь бол санхүүжилтэнд хийгдээ явж байгаа. Энүүгээрээ одоо бас зохицуулаад бас цаг үеэ гайгууд авчих юм бол зайлшгүй аж ахуйн нэгжүүд өгнөө гэхгүй байгаа. Тэр мөнгө нь нөхцөлтэй дансанд буцаагаад одоо төсөвтөө байж явах юм нөхцөлийн бас бүрдүүлж өгсөн байгаамаа гэдгийг хэлэх гэсэн юм аа. За харин урт хугацаанд бол бид бүхэн энэ өвс хадлан тэжээлээ тариалах энэ ажлынхаа төлөө байгаа. Тухайлах юм бол уурах тэжээлээр бид нэр энэ 1.2 сая тонн тэжээлтэй тэнцэхүүц уурах тэжээлийг гэхэд бид нэр 45 мянган услахаатай талбайгаас авчих болцоотой байгаа. Тэгэхээр зэрэг энүүнийг бид нэр сум орон нутгийн энэ ашигладаггүй байгаа урд өмнө бэлтгэдэг байсан тэр малын тэжээл тариалдаг байсан талбайгуудаа аль болохоор уурах тэжээл таримлыг нэмэгдүүлэх тал дээр бодлогоо чиглүүлж ажиллаж байгаа гэж хэлэх гэсэн. Баярлалаа. Энэ ажлын хэсгийнхэн жоохон анхааралтай сонсомоор байна. Тэр тав гишүүн маш тодорхой зүйл асуудаг шүү дээ. Энэ хон ямааны маха яаж экспортлох юм бэ? Нийт одоо та өвдгийн 29 мянган тонн мах экспортлсон гэж байна. Сайн. Гэтэл 90% нь адуу байгаад байна. Гэтэл нөгөө 66 сая малын чинь бараг 80% нь хон ямаа байгаад байгаа шүү дээ. Энийг яах юм бэ? Ямар бодлого хэрэгжүүлэх юм бэ гэж асуугаад байна шүү дээ. Ингээд нэг гишүүд асуусан маягтай ажлын хэсгийнхэн нэг юм хариулсан маягтай юм хариуцлахгүй байж болохгүй шүү. За шадар сайд инхтэйшн дарах. Тэр биш тав гишүүний хэлээд байгаа бол үнэн л да нийтдээ бол 29281 тонн. Эний чинь бол 26100 бол адууных, тэр 560 нь бол үхрих. За тэгээд 2603 нь бол хоны манах гэдэг. Ингээд харьцааг тэг хоны ма. Энэ бол тийм байгаа. Энэ бол үнэн. За гэхдээ хөлөөр гаргахыг бол тэр адууг бол хөлөөр гаргахыг бол хорцсон шүү дээ. Энэ бол тэрийг нэгдүгээр хэлээ. Хоёрдугаарт нь бол сая засгийн газрын тогтоол гарсан. Одоо энэ сар болж байгаа баха. Тэрэн дээр түлхүү хон ямаа гэдгээр гарцсан. 20 хүртэл хуваарь баха. Засгийн газрын тогтоол дээр чинь 20 орчим тий. За ийм тогтоол бол гарцсан байгаа. Тэгээд тэр тусгаарлах бүс гэдгийг байгуулъя гэдээ бас ахаа тэрэн дээр тогтоол дээр бол заасан. Тусгаарлах бүс байгуулъя. Тий. За энэ сая дээр Дорноговь аймагт ихтэл одоо тэнд бол тусгаарлах бүс байгуулад одоо тэндээ 45 билүү сар билүү хоногийн хугацаатайгаар тэндээ тусгаарлаад тэгээд ингээд гаргах тэр тэжээх барих зардлыг бол компани өөрөө хариуцаад ингээд явна. Цаашдаа хон ямаага түлхүү гаргана гэдэг тэр бодлого бол сая засгийн газраас шийдвэр гарцсан байгаа. За нэгдүгээрт нэрвэл за шүлхий бол үнэхээр нэрээ ингээд наашлаад байгаа. Хуучин бол зүүн талдаа байдаг байсан бол одоо ингээд сая хамгийн сүүлд Булган аймгийн Аршаант гэдэг ингээд явж байна. Тэгээ энэ жилийн хувьд ягаад ингээд газар үсэрхийлээд өнөхөр манай одоо мэрэгжлийн улсуудын одоо үзэж байгаагаар бол отор нүүдэл маш их байна.
шилжилт оттор нүүдэлтэй холбоотой. Яг хаана гарч уу гэхэд л энэ бусад аймагуудаас отороор ирсэн малд гол нь одоо гараад ингээд байна. За тэгээ тэр юу бол бас үний юм аа. Тэр зэрлэг амьтдын хөдөлгөөнтэй бол бас үнэ. Тэдний ч одоо тэр чинь жишээ нь зээрийг бол вакцинжуулж чадахгүй шүү дээ. А зээрийг бас устгах хууль байхгүй. Тийм учраас өчигдөр шадар сайд бол одоо энэ шилжилтийг энэ төр одоо зогсоох, энэ нүүдлийг зогсоох юм шийдвэрийг бол гаргаад аймагуудаа хүргүүлсэн байгаа. За ийм зүйлийг хэлээ. Тэр ямар нүнгүй ямар үнтэй энэ чи сая бол бүгдийн ингээ үнгүй тараачлаа гэж бас тэгж ойлгочих үү дээ. Тэр 40 тэрбумынх бол тэр бол буцаад төлөгдөхөөр бол тэр явна. Харин тэр улсын нөөцөөс гарч байгаа өвснийх дээр л зөвхөн улсын нөөцөөс гарч байгаа 8000 тонн дээр бол сая үнгүүгээр гэж ингэж гарч. Тий. Тэр бол тижээл дээр бол 6500 дээр нь бол 50% хөнгөлөлтөөр гэж. Ийм шийдвэр гарсан байгаа. Ер нь цаашдаа энийг журамлаа бодлогон тодорхой болоо гэдэг бол зөв үү? За, Гамболт гүшүүн.